Уралт болон ганцаардал. За ихэнх хүмүүс эдгээрийг хараал гэж хараад байдаг л та. Тэгээд би эдгээрийг бол амжилтын эхлэл гэж хардаг. Хин нэгэн чамаас урвахад маш их өвддөг тийм үү? Гэхдээ тэр өвдөлт нэг зүйлийг хийдэг. Чиний замыг цэвэрлж өгдөг. Чи буруу хүмүүстэй нийлхэ болдог. Тэр хүмүүст цаг хугацаа ирч хүчээ өрхөө болдог. Харин амьдрал чамаа ганцаарн чинь үлдээх үед нэгэн гайхалтай зүйл болдог. Чи эцэст нь өөрийнхөө дуу хоолойг сонсч эхэлдэг, бодлыг анзаарч эхэлдэг, өөрийнхөө мөрөөдлийг харж эхэлдэг. Бусдын үзэл бодол эргэлзээ шүмжилгүйгээр чи яг өөрийн жинхэнэ замаа олдог байхгүй юу? Тэр үед л хамгийн хурдан өсдөг. Ихэнх хүмүүс яагаад санхүүгийн эрх чөлөөнд хүрч чаддгүй юм бэ? Тэ? Учир нь тэд бусдыг баярлуулах гээд хамаг цаг хугацаа, энерги зарцуулцдаг. Хэд олон хүний дунд тий дуу хоолой, тэдний үзэл бодол хэд шүүгэн дунд одоо сатаарчдаг байхгүй. Гэхдээ амьдралын чинь хамгийн элбэг дэлбэг, хамгийн их амжилт тий амжилттай үеуд ихэнхдээ хамгийн ганцаардмал үеэс эхэлсэн байдаг. Ганцаардмал байдал бол төвлөрлийг бий болгодог. Уралт хүчийг бий болгодог. Энэ хоёр нийлээд чамайг урд нь хизээж бий болгож байгаагүй тийм их гайхалтай амжилт бүтээлийг өөрчлөн авчирдаг байхгүй. Хэрв чи үргэлж олон хүний дунд байсан бол тийм тэр амжилтанд магадгүй хизээч хүрэхгүй байсан баг. Тийм болохоор ганцаараа байх үедээ юу хийхээ одоо чи мэдж байгаа.